За ерөнхийдөө эмэгтэйчдийн байрлалын 6 эрэгтний яг үндсэн байрлал дотроо за Омоо зууны хавдар одоо бусад одоо эмэгтэйчдийн байрлалын хавдрууд бол арай элбэг тохиолдол ихтэй байна. За сүүлийн 10 жил ерөнхийдөө нэг жилд дунджаар 400 орчим эмэгтэйчүүд тэгэд одоо Омоо зуун хортой хавдар жил бүр онцлогдож байна. За үүний нэг 50-60% нь хожуу шатанда онцлогдож байгаа. За ихэнх одоо хавдрын шалтгаан бас тодорхой бус байдаг. За тэгтээ зарим нэгэн хавдруудын шалтгаан бүрэн судлагдчихсан, тодорхой болцсон байдаг. За үүний нэг жишээ нь бол энэ Омоо зуун хавдар байгаа. Омоо зуун хавдрын шалтгаан эрсдэл хүчин зүйл бол нь ерөөхдөө бүрэн судлагдчихсан байгаа. За үүний хамгийн чухал одоо эрсдэл хүчин зүйл нь юу вэ гэхээр энэ Омоо зуун хавдар үүсгэхэд энэ бэлгийн замаар дамждаг хүний өхөнцөр вирусын халдвар гэж бий. HPV вирус гэдэг. Энэ вирусээс үүсэлтэй Омоо зуун хавдар үүсэж байна гэж дэлхийд дахин судлаад нотлоод үүнийхээ зэрэг вакцин гаргаад авцсан дэлхийн ихэнх оронд одоо хэрэглэгдэж байна. За өөр бус эрсдэл хүчин зүйл гэж бий. За энэ дээр нэгдүгээрт нь тамхи татах. За тамхи татж байгаа эмэгтэйчүүд одоо нийт тамхи татдаг эмэгтэйчүүдийн харьцуул бол 1.7 дахин илүү эрсдэл одоо Омоо зуун хавдар үүсэх эрсдэлтэй байна. За нөгөө энэ вирус маань өөрөө бэлгийн замаар дамждаг гэж хэлсэн тийм. Тэгэхээр магадгүй нөгөө эмэгтэй маань одоо бэлгийн олон амьтгчтай байх. За нөгөө бэлгийн амьтгч нөхөр нь одоо цаанаа олон бэлгийн амьтгчтай байх гэхээр энэ вирусыг авах магадлалууд нэмэгдэж байгаа учраас за мөн эрт одоо бэлгийн харьцаанд орох, эрт хүүхд төрүүлэх, за жирэмсэн хамгаалах даавар эмийг удаан хугацаагаар хэрэглэх. За магадгүй Омоо зуунд одоо хийгдэж буй янз бүрийн ажлууд байна. Жишээл абортууд байна. Омоо зуунд янз бүрийн мислүүд бол хийгдэт холбоотой энэ хавдар үүсэх тодорхой хэмжээний эрсдэл болдог. Гэхдээ үндсэн 90% нь саяын Омоо зуун хавдар үүсгэхэд энэ хүний өхөнцөр вирусын халдвар байдаг. За бүх ил хавдар ерөөхдөө 4 шаттай үндсэн. За Омоо зуун хавдар ч гэсэн бас 4 шаттай. За дотроо 1 2 3 4 баг дотроо нэгийн бие, хоёрын бие гэдээ бас задарна. За нэгийн 1 2 гэдээ бас үшид задардаг. Ойролцоогоор 16 үшидэнд хуваагдчих нь ойлгож болно. За үшид бүрээсээ хамаарат хийгдэх мэдсэл эмчилгээний асуудал болон химтгийний асуудал бол яригддаг байгаа. За тэгэхээр ерөөхдөө энэ эрт үшидэндээ тэгэхээр энэ Омоо зуун хавдраас эрт илрүүлэх одоо хамгийн чухал одоо эмчилгээний одоо эрт илрүүлгийг харах гэх юм бол Монголд 2012 онд хэрэгжсэн үндэсний хөтөлбөр гэж бай. За энэ дээр Омоо зуун хавдрыг одоо 30-аас 60 насны хооронд 3 жилийн зайтай одоо харьяа өрхийн эмнэлэг. Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд сумд бол сумын эрүүл мэндийн төвдөр 30-аас 60 насны хооронд 3 жилийн зайтай Омоо зуун хавдрын эсэнчлэн авдаг. 30, 33, 36, 39 гэдэг. Тэгээ Монгол сэргэж ганц одоо Омоо зуун хавдар эрт илрүүлэг бол энэ байна. Хэнийг эмэгтэй те магадгүй бэлгийн харьцаанд орсон ноосоо хойш 5 жилийн дараа гэхэд танд Омоо зуун хавдар эрсдэл үүсээд эхэлсэн байх магадлал байгаа учраас 5 жилийн дараа та Омоо зуун хавдар эсийн шинжилгээ шаардлагатай бол энэ хүний өхөнцөр вирусын шинжилгээ хийж болно. Жишээлбэл одоо юу гэдэг нь за 20 настайдаа бэлгийн харьцаанд орсон эмэгтэй 25 таад нас гэхэд танд бас эрсдэл бий болж байна. За Монгол Улсын эрүүл мэндийн хуулинд байгаа бүх төрлийн бүх эрхтний одоо тий хортой хавдар бол улс орчин хувийн төлбөр байгаа. За баярлалаа.